Монгол Улсын усны элч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин санхүүжүүлсэн бомбтын хөв цөөрмийн төсөл бүрэн хэрэгжиж өнөөдөр ашиглалтанд орсон байна. Сүүлийн жилүүдэд уран амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны нөөц экосистемийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл нэмэгдэж байна. Иймд бомбот булгийн эхийг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор энэ төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Сонгон хайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах бомбтын аршаан болон баруун салааны голын усыг хуримтлуулан 16.9 мянган шоо метр багтаамжтай усан сан бүхий хөв цөөрмийг байгууллаа. Мөн 840 м урт явган хүний зам, гэрэлтүүлэг, хяналтын камер, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг тогтжуулсан байна. Голомт банкнаас хэрэгжүүлсэн усны нөөц хамгаалах, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих энэхүү бомбтын хөв цөөрөм төсөл буюу бүтээн байгуулалтыг хийхдээ 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж дэмжин ажиллажээ. Голомт банк нь усны элч банкны хувьд цаашдаа цэнхэр санхүүжилт, нуур цөөрөм, энэ төслүүд болон устай холбоотой зүйлийг дан ганц нийгмийн ажил гэхгүйгээр мөн хөрөнгө оруулалт санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд бол хичээж онцгойлж түлхэж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотоо ирээдүйдээ агаарын бохирдолтой биш, харин чийгшилтэй байнгын ус урсдаг ийм каналын хот болох ажлын эхлэл тавьж байна. Тэгээд Сонгон хайрхан дүүргийн энэ нутагт амьдарч байгаа бүх хүмүүст баяр хүргэе, Улаанбаатарчуудаа баяр хүргэе. Бид зүтгэх юм бол ямар ч тохиолдолд нуур үүсгэж болдог гэдг нь харагдлаа. За өнөөдөр бид нар бас Улаанбаатаруудынхоо хоймор нууран байгуулж байна. За иргэд маань одоо бас байгуулсан энэ нуур цөөрөм сэргээн тогтчулж байгаа булаг шамдын усаан хайрлах хамгаалах ажилд бидэнтэй хамтарч олцсноо гэдэгт итгэлтэй байгаа. Тухайн төсөл нь Улаанбаатар хотын гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, усны их усүрийг хамгаалах, үерийн эрсдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Төслийн захиалагчаар Сонгон хайрхан дүүргийн засаг даргын хамгийн газар, зохицуулагчаар засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, усны газар, гүйцэтгэгчээр Prestige Engineering компани тус ажиллаж амжилттай хэрэгжүүллээ.